За Tiger Jams хөтөлбөрт 100 гаруй хамтлаг оролцлоо. Тэгээд биднес бөөнөрөө суугаад 100 гаруй хамтлагаас ерөнхийдөө 15 хүртэл ерөнхийдөө шүүчээд байна. Тэгээд ер нь бол их хэцүү шүүлт болсон. Ялангуяа Баярхуу Хит хоёр бол нэлээд маргалцсан. Бас одоо хүмүүсийн нөгөө одоо фокус зөрөх мөрөх гэж юм байдаг шүү дээ. Жишээлбэл мөнх хөргөл бол амар лайв талын хүн тий. Би болохоор чинь лайв хөгжим гэхээс илүү дандаа электроник талын. Одноо бол ерөнхийдөө бол өдөржингөө үзээд, усан доронгоо үзээд. Тэгээ укагаас эхлэх үү? Тэгэл да. Сонголт бол үнэхээр жоохон хэцүү байна. Гэхдээ миний хувьд бол үнэхээр хамгийн час хийсэн гэж сонгоцсон баг гэж айгүй өөртөө итгэлтэй байгаа. Үзэхгүй яах вэ? Хамт үзье те. Үзье бас үзэгчдэд бас үзүүлэх хэрэгтэй. Окей. Тэгээ уука чиний сонгосныг үзье. PFC. For Tiger Jam. Энэ залуу тий. Түүний бас дууны үг нь ер нь маш их таалагдсан. Хоолойныхаа тембр нь их таалагдсан. Маш тод. Тэгэд яг нэг эмхтэй хүмүүсийн сонсхийг хүсдэг тэр нэг үгнүүдийг үгэндээ шигтгэж өгсөн бас намайг их татсан. Шимдэнд олж байна. Нөрчнээ төрөхгүй байна вэ? Хамтаа холуу гэж бодогдох болсон. Жохоо шангаж болох уу? Сахихгүй хүмүүс саваг үтж олны нүдэн дөртөн санам сүргүү явсан залуучууд үдэж тунтууруу хүртэн сайхан чанараа чи эзэж гэдэггүй. Энэ дуунд нэг юм айгүй тийм юу байгаа Нэг татах нэг. тий. Яг хов хоосон зүгээр үглэлт биш байгаа байхгүй. Зүгээр нэг хідэн үг биш. Магадгүй энэ залуу айгүй өөрөө нэг энэ яг амьдрал дээр тохиолдсон зүйлийг дуулж иж бас магадгүй тиймэрхүү дуунууд л ер нь их айгүй. Энэ залуу гэхдээ баг энэ дуу өөрөө ингэж хийгээд YouTube тавихад бол айгүй сонсогчтой болохоор. Тийм болохоор дуу. Зүгдүүлэх дуртай. Асад дүлний сэхмэд. Хамт байх бүртээ асад дүлний сэхмэд. Удамжаар ганцаараа алгасан дурсамжууд олонтой чи мэднэ би хэлдэг болох зүйл болдгоороо болонтэй нэг бишээ нилээ хинтэ хэлэх зүйл Гэрийн тэр улаан чамдаа бас Надад яг ийм чамдаан дотор зөндөө байгаа. гэж байна ингэ чи бид хоёр яг юу бүтээж байна өнгөрсөн амьдрал мэдээ чи бидэнд дох тамаагүй өнгөрүүлэх амьдрал чухал энэ залуу бол үнэхээр тембр нь гоё, дуу нь бол сүнстэй. гарахгүй ганц шинийг өнгөрөж барахгүй ганган согоонор надад зохиохгүй тэдний гарагч барихгүй би мэдэн тэдэн шиг хүмүүс тэнгэртэй л байг тэгсэн ч би чамтай зүг тэнгэрээс 3 метрийн өндөрт байна. Саний дуу бол зүгээр гоё үт гоё тэгтээ нүд юм юу нэг шин бол биш үү. Тэг уука ороод ирэх юм бол эн чинь шинэ олж байгаа байхгүй. Тэгтээ opposite хамт болсон. Ер нь гэхдээ Lemons M&M гिचгээд Oka 3 гуруулаа нийлээд энэ зал дундаар авах юм бол бүр гоё. Юу гэсэн ч. Энэ дууг сонгосон шалтгаал нь анх сонсоод надад амар гоё юм. Ийм инээд баясал те. Гэхдээ хамгийн гол нь одоо юу гэдэг одоо ийм хөгжлийн бэрхшээлтэй гिचээд өөрөө юу гэдэг ямар нэг юмнаас нуугдаагүй. Энэ өөрийгөө илэрхийлж байгаа энэ илэрхийлэл нь өшөө бусад зөндөө зүгээр л байгаа хүмүүст урам зориг ирч хүч өгөхөр те. Тийм болохоор би энэ дууг сонгосон. Тэг яг өнөө жишээлбэл би бас ингээд өөр дээр төсөөлөх юм бол би ч өөрөө бас артист биш хүн шүү дээ. Ингээд телевизээр гаргахлаар юм жоохон би ер нь хол байдаг. Ер нь надад бол амар хэцүү байхгүй. Тэгэхэд энэ залуу бол ингээд телевизээр гараад энэ шоунд ороо тэгээ дээр нь дуулаад өөрийнхөө дуу зохиосон дуугаа хүмүүс ингээд яаж байгаа бол айгүй яг тэр талаас нь зүгээр ахмааргүй л байсан. Магадгүй энийг бүгдээрээ ч юм уу бүр хамтдаа дуулж яагаад болохгүй гэж. Тийш тий. Сайхан тэний аз жаргал идуамттай сайхан сэтгэл сайн үсэн үргэлжлэл зөвхөн чи бидний дотроос гэрэлтэй. За ерөнхийдөө бол чиний сонголт энэ байлаа. Тэгээд нэгийг сонгох хэрэгтэй болов уу? Дин 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 дин.
хамгийн эцсийн сонголт бол Надад тулах хязгаар гэж үгүй. Орших газар ямар ч үлгүй. Эй. Баярлаа. Peace. би цааны сонголтоо хийчлээ. Окей. За. Байна уу? Мөн мэр нэмэлтэй хүй тулгаа. Мэр нэмэлтэй ингээ алан алгад шилж дээ. Ниш мэрх гээд алган алгад. Анараа чи үүлээ суугаад байгаа юм. За, Lemons дээр болохоор чи ерөнхийдөө бол одоо энэ 100 гаруй ирсэн артистуудаас бол ерөнхийдөө бол 60% нь хип-хоп байсан. Тэгэхээр бол сонголт бол ерөнхийдөө бол арай жоохон амархан байсан болов. Бас тэгтээ хэцүү байна. Тэ. Тэгэхээр бол одоо та нар дээр хоёр хамтлаг үлдсэн байгаа. Нэг нь болохоор Futurama, нэг нь болохоор Yanjin Lam. Арай өдөртэй шүү. Зүгээр тэгэл ерөнхийдөө дахилт яг бадаг хоёр нь жоохон ойролцоо айтаа юм л те. Тэгээд дахилтын жоохон янзлаад явчих юм бол тий. Тэгэхгүй бол жоохон замбраагүй л. Дууны зохион байгуулалт. Дахилтын дахиж инээр янзлаад хийчих юм бол гайгүй болчихоо. Оюуны дуу. Корин байлраа шүү. Тэг ер нь яг тиймэрхүү маягийн дуу бол тий. Би та нарыг айгүй цоглог юм сонгох гэж бодож байсан. Чи сонгож сонгоцсон шүү дээ Ука. Тийм болчиход. Та нар өгөх юм уу? Гүү бид нар өгч юм дээ. Гэтэ бас нөө AMG Squad гэдэг хипхоп байна шүү. Тий. Тэр гог нь сонгомоор байна. Гэтэ яг Арай л бас. Тэр чинь сонсё л та. харин энэ дараа үзье. Үзгөө. Яг энэ үд шинэ болчихсон. Чи баг энэ дээр өөр анкет хийж өглөх хэрэгтэй биш үү? За тийм ч арай бас. Албаа бүр гингэж дуулаад гоё юм. Тулгаа үлгэн өглөх Дундуур Харин тий. тэгж дуулч юм уу? Юу бүр яг тэр Portishead гэж ярьснасаа тийм нэг юм нэг сони нэг тэнсэн аялгуутай. Яг юм нэг нэх ингээд энэ дундуур нэх ингээ уянгалж орж ирэхгүй. Ингээд загнаа. За. Манар надаас л мэдээлээ. За манайха тэгээ сонголтоо алин янжаа юу? AMG. AMG. Надад бол гэхдээ уг нь AMG айгу таалагдаад байна. AMG Та байсан. нарыг амар өөрөөр бас хармаач. Харин тийм. Үнэн ч фэнүүд нь. Яг түрүүний нөгөө нэг мөхөр хэлдэг шиг шал өөр порц чиг юм л дээ тий. Тэгмүүдээ голоор нь аюул тэмцсэн юм. Оюуны дуу. Та юу гэж бодож Харин тийм. байна? Баярх бах. Би юу? Миний бодлоор бол Yanjin дээр бахад. Тулгаа яах юм? Чи хэлдэ. Тэгэхээр сонгосны дараа бол Харин болохгүй шүү тийм. дээ. Яг ямар. AMG сонгол гоё өөр Юу юм? Харин нэлээл ажиллана тий. Харин тэр нь гоё юм шүү. Надад л харин. Янжаа бол миний бод нэг хөтөртэй лимонс тэгэл. Яг янжаа гэхдээ зүгээр л тэр Гоё дуун гоё л доо. За гоё байж болно л доо гэж юу. За миний хувьд бол лимонс ингээд зөвөн байвал би л та нараар зөндөө бүжиглэнэ. Яг миний хувьд бол янжаагаар одоо янжаа болсон явж байгаа. Одоо янжламаар явах юм бол яг ингээд яг энэ дуу бол гоё дуулдаг охин. Ерөнхийдөө тэргүүрээ ингээд ямар ч тийм анкейж онгоос юу байхгүй. Ерөнхийдөө ингээд nice болоод ингээд гараад цаашаа яваад болох бах. За AMG гэсэн. За AMG сонгоё дөө. За уучлаарай янжлаа намайг бити үзье ятаарай. За Lemons AMG сонглоо. Одоо хамгийн сүүлих Anaman. Anaman дээр болохоор одоо бол хоёр сонголт байгаа. Хоёр сонголтод гэхдээ нэг нь болохоор The Sham, нөгөөх нь болохоор ахаад AMG гараад ирж байгаа. Тийм. Тэгэхээр энэ хоёр сонголтынхаа талаар ярих уу? Шам тэгээ AMG хоёроо. Шамыг хайг үздэг. Одоо жишээлбэл чи энэ дээр дуулна гэсэн үг үү? Дуулна. Тийм үү. Та хипхоплаа, Lemos хипхоплаа би одоо амт төвч гэж байгаа.
тэл бас айгуу сонир Би бас ингээ өөрийгөө давхар гэж хэлж байгаа. Тэ. Хипрок юм шиг байна. Шиндээ босоо тэ. Хипрок юм шиг явж байна. Энэс хипрока болсгол гэж байна. Бикрок. Хипрок. Би тэгтээ энэ дэр өглөхгүй байх. Энэ дэр би баг дуулах баха. Энэ залууч дээр хоолоо бас зарцсан юм байна. Таар ингээл тэрвэрлээ. Чи амар царайдаг залуу. Яа тэгэлээ одоо яана яах Юу энэ чи вэ? дуучин гараад байгаа мó? Чи хараад харцмарцсан чи ална надад. Тийм үү? Тийм. Хөц. Ээ. Энэ болохоор нэг юу аахгүй юу? Ямар ч хүн сонсоод бүр яаж ч хөдөлж зүгээр тэнэгч хөдөлж байна. За одоо Шидэ гаргаа. тэгээд энэ хоёроос The Sham AMG алин сонгохоор байна. Шон болохоор урд нь яг нөгөө юм хийсэн бүтээл яг байхгүй юм шиг байна тий. Байхгүй. Би бол Гэж өөрөө ойлгож сонсож байгаагүй. Тийм болохоор надад илүү их таалагдаад байна л да. Өөсөө яг энэ амтлыг анх удаа харж байна. Тий. Энэ ч болохоор бас Үгүй. YouTube-д нөгөө нэг юм урд нь хийсэн нэг тийм бүтээлүүд байгаа байхгүй юу? Аха. Тэгэхээр би бол Шомыг сонгож байна. Шууд. За шомыг аваа. Зүрх За за за. Шам болж байна те? Тийм Шом. Тэн Skype Skype-ийн одоо үзэж байгаа. Байж. Skype-ийн Шамхан би шамхыг авлаа гэсэн. За тэгээд одоо болохоор надад бол энэ сонгогдсон 3 дуун дээр одоо баярхуу битээр яаж хамтарч ажиллах вэ? Одоо Lemons AMG-тэй хамтраад ямар гоё сонирхолтой болох вэ? Процесс нь бол надад айгүй тийм exciting санагдаж байна. Тэгээд одоо энэ сонгогдсон дуунууд нь болохоор яах вэ гэхээр биднес production-д ороод дуун гараад энэ дээр болохоор нэмэгдээд visual artist-ууд орж ирнэ. Тэр нь болохоор visual artist нь бол юу ч байж болно юу зураач эсвэл одоо digital art-тай. Тэгээд энэ болохоор дууссан дуунууд дээр клип нь бол тэр visual artist-уудыг бас uncage хийж нэгтгэх юу тийм проект байгаа. Тэгэхээр одоо ингээд маргааш уулзцаа их хүлээ. За ваба дуслаа. За дуслаа. За одоо ингээд бүгдээрээ шинэ уран бүтээл дээр уулзцаа.